За баярлалаа. Тэгэхээр яг би нэг гишүүдийн саналтай бол санал нэг байгаа даа юм л та. Үнэхээр одоо бид нар энийг үндсэн чиглэгээд ямиг харахаар бол бас их сонирхолтой юмуд харагдаж байгаа. Ер нь үндсэндээ бид нар ингээл нэг сүүлийн 10-аад жилэл бичдэг нэг юм юмнуудаа л бичдэг болчиход байна шүү дээ. Тэгээ энийг бид нар бараг чэйжээр мэддэг. За тэгэл тэр дотроо бол баахан маргадаг, сүйд нь улс төр болдог нэг ийм юм болоод байна. Тэгээ өнөөдөр яг байр суурь сайдын ярьж байгаа сонсоход бол харин байр суурь сайд нэг юм хүлээн зөвшөөрөд байна шүү дээ. Бид нар эдийн засгийн ийм хүндрэлтэй байдалд орсон. Тэгсэн хэрнээсээ бол харин энэ мөчлөг сүрсэн эдийн засгийн бодлогоо бол явуулж чадаагүй гэж. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийнхаа энэ хямралаас гарах мөнгөний болоод одоо энэ төсвийн бодлогын алдаануудаа бол бид нар үндэ засч чадаагүй гэдгийг л би хүлээн зөвшөөрч байна л гэж ойлгож байна. Тэгээ бид нар ингээд амаараа яг нэг хүлээн зөвшөөрөх нэг өөр асуудал. Гэхдээ энийг одоо ажил болгох тал дээр юу саад болоод байгаа юм бэ энэ засгийн газарт? Ер нь энийг ажил болгож бид нар одоо энэ эдийн засгт таа нэгсэн жоохон анхаарал хандуулахгүй бол эн чинь үнэхээр одоо энэ эдийн засаг чинь бол биш болчиход байгаа юм биш үү? Энэ дээрээ одоо ярих цаг чинь болоогүй юу гэдэг нэг хэлмээр байна л та. Бид нар ингэж байгаа юм. Жишээлх юм бол банкны салбар одоо өнөөдөр хэдийн хэмжээний санхүүжилтийг энэ эх онд дараагийн онуудад гаргаж өгч чадвартай болсон юм бэ? Өнөөдөр манай банкны салбаруудын одоо өөрийнх нь чадах бяртинки хэрэг байгаа юм бэ? Яг одоо зөв явж байгаа мó буруу явж байгаа мó гэдэг дээр өнөөдөр ер нь энэ үндсэн чиглэл дээр бодлогоор тусгасан зүйл байна уу? Яг энэ үнийг одоо тооцож судлаад бид одоо манай Монголын банкны систем бол бидний эдийн засгт нэг ийм хэмжээний хөрөнгийг оруулаад эдийн засгийг ингэж тэтгэх одоо боломжтой юм а гэсэн судалгаа тооцоо хийсэн юмуд байх юм уу гэж нэг юм асуулт байна. Бид нар ингэж бүгдөө ярьдаг. Концессийн гэрээгээр юм хийн, концессийн гэрээгээр юм хийн гэж яриад байгаа. Одоо сүүлийн үед концессийн гэрээ гэдэг юм гарч ирээд дараа нь шууд гэрээ гэж юм гарч ирээд бид нар замуудыг хийх концессийн гэрээ гэдэг юмыг энэ нэг сайт дээрээс нэг хэд хоногийн өмнө харж ирсэн л да. Тэгээ 6-7 компани чөлөө гэрээ хийгээд тэгээд бас нэг урьдчилгаа төлбөрийг тэр өмчлөө төгрөг байршуулад ингээд хийн гээд. Гэтэл бид нар чинь тэр төлбөрийг харахаар бол 20 он хүртэл бол тэр концессийн гэрээгээр төлөх юмнуудаа төлөх тооцоонуудаа хийцсэн байна. Тэгээ эргүүлээд бид нар чинь өөрөөсөө бидний чинь төлөх хөр энэ жил 1.3 тэрбум доллар, эх жил 990 эдийн сая доллар, дараагийн 17 онд 2.2 чөлөө тэрбум доллар. Тэгээд дээр нь энэ концессийн одоо гэрээгээр хийдэг юмнууд чинь нэмэгддэг. Гэтэл бид нар чинь яг үний хэрэг дээрээ одоо эдийн засгийн маань ийм тооцоо судалгаа, эдийн засгаа одоо ингээд ийм хэмжээнд өсгөөд энэ хөрөнгө санхүүг төлөөд явах тооцоо судалгаа шин энэн дээрээ одоо ер нь ямар салбар дээр нь тусгацсан юм бэ гэдгийг та нэг хэлж өгөөч. Ямар салбар дээр? Ямар салбараас бид нар ингэж одоо бодиттой орлого олохоор энд ингэж тооцоод байгаа юм бэ? Энд нэг ийм юм байгаа. Жишээлх юм бол би зүгээр энд нэг ямиг та нарт улс төр болгоулгүйгээр хэлье л дээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого гэж байгаа байхгүй юу? Хоёр гээд одоо энд. Тэгээ энэ дотор ерөөсөө юу вэ гэхээр байна шүү дээ. Ерөөсөө Монгол мал хөтөлбөр гэл ингээл 5-6 Монгол мал хөтөлбөр гэж бичсэн байгаа. Гэхдээ тэгээ нөгөө эдийн засгийнхаа одоо өсөлтийг дэмжих юм гэхээр өнгөрсөн 4 жил тэрвээ бид нар Монгол мал хөтөлбөр гэдэг нэг юм бол баталж аваагүй бол балах нь байна шүү дээ. Одоо тэгээ эдийн засгийн өсөлт гэж байхгүй. Нөгөө солонгоруулна гэдэг юм чинь бол одоо бүр солонгорох шаарлах нь байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол энэ одоо энэ хийж байгаа юмаа хүртлийн тоон дээр эргэж нэг харах хэрэгтэй л. Экспорт импортыг орлого бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэд энд байж байгаа юм л. Тэгээд бас л нөгөө газрын тослог гэж байгаа, зис баяжуулах үйлдвэрлэл гэж байгаа, нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл гэж байгаа, оюмл нэхмэл бүтээгдэхүүн гэж байгаа, арьс шир гэж байгаа. Энийг бид нар хичнээн жил ярьсан билээ дээ. Тэгээ энэ дээрээ бид нар өнгөрсөн жилүүдэд юу хийлээ? Та нар нэг бодоод үзтээ. Өнгөрсөн жил нэмэх 1 минут. Ийм одоо нэг ийм мөрөөдлийн жагсаалт хийгээл яваад байдаг. Тэгээ энэ дээрээ хийсэн юм байхгүй. Авсан хөрөнгөө энэ дээрээ зөв зохистой зарцуулсан юм юу ч байхгүй. Тэгэл одоо нэг бодиттой нөгөө бүхийн цол чимгшил нэг бахан юм явдаг. Харин энд нэг одоо бол нөгөө аж үйлдвэрийн парк гэдэг юм энэ дотор баг нэг алга болсон шүү. Зарддаг. Тэгэл одоо нэг улсын начин гэдэг шил нэг юм яваад байдаг. Тэр нь харин одоо энэ удаа нэг алга болж өгсөн шүү байна да. Ийм байдлаар бол бид нар цаашд явахгүй бах уу? Ер нь тэр валютын сангийнхаа хөтөлбөрт хамрагдаа гэж олон хүмүүсүүд хэлээд байгаа. Энэ дээр бол Монгол банк эсрэг байдгийн гимлээ гэж сонссон. Ер нь энэ валютын сангийнхаа хөтөлбөр рүү орж бидний эдийн засгаа нэг тогтворжуулах талын имийг ядахтаа авч эхлэхгүй бол баларч байгаа баг шүү. Энэ их хурл өөрөө энэ Монгол банкн дээрээ бол нэг бодиттой байдлаар хандаж Монгол банкныхаа ерөнхий байдлыг жинхэнэ утгаар нэг дотор нь орж харахгүй бол
болж гин гэж явсаар байж байгаад бид нар нэг өдөр нэг араараа тавиулаа, тэгээ сүулдээ өстө хинтээ хэлэх хэвдэ гэдэг юм бол